Энэ асуулт ингэж ütсэн байна. За нөхөр маань бол ер нь миний араар бол тавьдаг, өөр эмэгтэйтэй уулздаг, учирдаг, чаталдаг, би тэрийг мэддэг. За өөрөө болохоор одоо би чиний араар тавиагүй, би чамдаа хайртай штэ, салахгүй гэд ингээд хэлдэг гин. За энэ эмэгтэй бол баталгаатай, нөхрөө бол араар нь тавьдгийг нь бол мэдсэн гэж. За өөрөө ч гэсэн ингээд энэ байдлаас үнэхээр би залхаж байна. Би ингээд яваад өгмөр байна. За гисэн ч гэсэн одоо тийм ээ үр хүүхдийн асуудал, гэр орны асуудал. За тэгээ магадгүй би нөхрөөсөө салах юм бол одоо энэ харилцааг дуусгасан баг миний буруу, бүх зүйл одоо миний буруу болох гээд байгаа учраас би яах вэ? Гэхдээ би бол одоо энэ бүхнээс үнэхээр залхаж гүйцээд байна гэж. За би танд нэг юм хэлье. Эрэгтэй хүн нууц амрагтайгаа баг нэг оронд байж байгаад баригдсан ч гэсэн баг би чиний араар тавиагүй л гэж хэлнэ. Эрчүүд ер нь өөрийн эмэгтэйдээ, өөрийн эхнэрдээ бол хизээж тэгж хэлэхгүй. Тийм л хүмүүс. За тэрийг бол угаасаа та мэдсэн байна, тийм ээ. За хоёрт нэг гой гаргалгаа байна. Би энэ гой гаргалгааг хэлж өгье. Одоо ер нь дэлхийд дахинд бараг энийг л хэрглэж бараг амьдарч байгаа байх шүү хүмүүс. Юу вэ гэхээр за хоёр бас салахгүй эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэх нэг гэртээ амьдрын үр хүүхдүүдтэй одоо ингээд тийм ээ үүргийг гүйцэтгээд явна. За гэхдээ бол одоо хоёр харилцсан нэгэндээ эрхчлөөг өгөх нэг юм гаргалгаа байна. Та бол одоо нөхрийгөө тийм ээ чи хайчаад ирсэн, ямар хүүхэнтэй уулзсан, айлын утсаж үзээ, айлын хурдан гэртээр хаана хоноод ирсэн гэхгүй. Нөхөр чинь ч гэсэн таныг чи ямар залуутай уулзаад байна, хаана байсан, чи айлын утсаж үзээ, яг одоо гэртээр чамаа галын шүү, талын шүү гэхгүй. Хоёр харилцсан нэгэндээ эрхчлөөг өгөх ёстой. За чи өөр эмэгтэйтэй аз жаргалтай байвал би ч гэсэн өөр эрэгтэй аз жаргалтай байя. Энд тэнцвэл байх хэрэгтэй тийм ээ. Тийм үстэй шудрагл бай л да. Тэг ийм байдлыг би бол одоо таныг баг гаргалгаагаа болгож асуудлаасаа гарсан дээр юм болов уу гэж бодож байна. Тэрнээс бол одоо араар чинь тавиад байгаа тэр нөхрийн хойноос энэ нөгөө хүүхэнтэйгээ одоо байгаадаа энэ хизээ ирэх бол гэж шаналхын оронд та өөрөө өөрийгөө аз жаргалтай болгох тэр зүйлээ ирж бол. Тийм л гаргалгаа байна гэж би бол одоо таныг харж байна да. Таны одоо нөхцөл байдлаас тийм ээ.